Сайн байна уу? Балар байна. Та бүхэн сайн суужсэн үү? Өнөөдөр та бүхэндээ бас нэгэн шинэ номны тухай хуваалцахаар бэлдсэн байгаа. За өнөөдрийн та бүхэндээ хуваалцах номны нэр болохоор Мэдлэгээ мөнгөөр солих арга гэсэн ном. 2013 онд Inoue Hiroki гэдэг Япон зохиолчийн бичсэн номын тухай уншаад тэгээд ойлгосноо та бүхэндээ тэр номын зарим чухал гэж бодсон хэсгээсээ та бүхэндээ хуваалцахаар бэлдсэн байна. Эхлээд яагаад энэ номыг унших гэсэн тухайга товчхон танилцуулаад тэгээд номныхаа тухай ярилцъя. Миний бодлохоор маш их ном уншдаг байхгүй, сард 3-4 ном уншдаг. 7 баг 1-2 ном уншаад дуусчихдаг. Тэгээд нэг мэдсэн чинь жилд айгүй олон ном уншаал номын сав дүүрээд байгаа хэрний яг сурсан юмаа яг зөв хэрэгжүүлж гин үү? Тэр номноос сурсан юм амьдралдаа хэрэгжүүлээ, тэрний үр дүн харж гин үү гэдэг зүйл дээр ойрын өдрүүдэд болохоор жоохон тийм асуулт төрөд байгаа байхгүй юу? Зөндөө олон ном унширнэ, тэрийг би яг хурааж авсан тэр мэдлэгээ мөнгөөр солих юм эсвэл ямар нэгэн үр дүнд үр ашигт хүрэж гин үү гэдэг тал дээр асуулт төрөдсөн. Урд нь болохоор зүгээр олон ном уншиж байгаа маань тэр байдал маань айгүй тийм надад сэтгэл хангалуун байдлыг айгүй өгдөгсэн бол одоо болохоор айгүй их ном уншаад байгаа юм. Тэрийг би яаж хэрэгжүүлж гин, яаж тэрийг яг өөртөө зөв болгож ашиглаж гин, тэр маань яаж эд хөрөнгө эд баялаг болж өөрчлөгдөж гин гэдэг дээр асуулт төрөөд исэн. Тэгээд энэ номн дээр энэ номны яг гарцг нь яг мэдлэгээ мөнгөөр солих арга гэсэн гарчигтайсан болохоор яг унших болсон. Энэ номыг та бүхэн ч гэсэн яг цэцтэй адилхан тийм асуулт тавиад өөрсдийнхөө мэдлэгээ хэрхэн мөнгө олох вэ? Мөн өөрсдийнхөө мэдлэгээ хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр анхаараа сонсох бол маш их тусламж болох болно гэж найдаад номныхаа тухай та бүхэндээ хуваалцъя. Энэ номыг уншиж байгаа та бүхэн өдөр бүр байнга сурч боловсрдог хүмүүс болов гэж бодож байна. Харин тасралтгүй сурч боловсрох нь тодорхой үр дүн үзүүлж байна уу гэдэг асуудалтай тулгардаг. Хэрэв та идэвхтэй зөв суралцах юм бол үр дүнг үзэх нь гарцаагүй. Ялангуяа таны орлого нэмэгдэж, нийгэмд танигдан хүлээн зөвшөөрөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Сурч боловсрох нь үнэхээр сонирхолтой зүйл. Хинч үүнийг хий гэж хэлээгүй ч гэсэн сурыг боловсрыг гэсэн сэтгэл хөдлөж явандаа өөрийн мэдлэг үр дүнгээ харуулж үн цэнээ харуулж чаддаг. Үргэлжлүүлэн хийх нь өөрөө хүч чадал гэж хэлдэгчлэн үргэлжлүүлэн суралцахгүй бол үр дүнг нь харах боломжгүй. Гэсэн хэдий ч ихэнх хүмүүс хүнд хэцүү зовлонтой ажлыг үргэлжлүүлэн хийх дурггүй байдаг. Суралцах нь үнэхээр сонирхолтой мөн таашаалтай байж л удаан үргэлжилдэг. Сурч боловсрохын баяр хөөргийг мэдрэх нь нийгэм дээр гарсан хүмүүсийн мэдэрч идэлх давуу эрх юм. Учир нь нийгэм дээр гарсны дараа хүмүүс өөрсдийн хүсэлтэд хөтлөгдөн суралцаж мөн хичээхийг сонгодог. Хэрэв та сурч боловсрохыг хүсэхгүй байгаа бол зүгээр л хичээхгүй байхад болно. Тэгснэр хинт ч гай болохгүй. Харин ингэснэр зөвхөн өөртөө л хэмжээшгүй хохирол учруулж байдаг. Нэмж дуртахад суралцах хүсэл нь таны даалт ухамсарыг сэргээж өгдөг. Үүний үр дүнд таны хүссэн зүйлс нэгээрээ биелэх тусам таны амьдрал аажмаар таны бодож мөрөөдөж хүсний дагуу өөрчлөгдөж эхэлдэг. Энэхүү сурч боловсрохын эерэг тойрогт хэрвээ та орсон л бол үргэлжлүүлэн хичээхэд л болно. Амьдралын үн цэнийг дээд зэргээр өсгөж суралцна гэдэг нь өөрийн ухамсар, амьдралд хандах хандлага, ажил хэрэг, амжилтанд хүрэх урам зоригийг нэмэгдүүлэн боловсронгүй болгоход хүчин чармайлт гаргахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл сурч суралцах нь өөрийн үн цэнийг нэмэгдүүлэх үйл явц гэсэн үг. Сурч боловсрсноор хүний ухамсар ба зан чанар хүртэл өөрчлөгддөг. Бидний амьдралын хэм маяг бол бидний үйл хөдлөлийн үр дүн гэж хэлж болно. Үйл хөдөлгөөний өөрчлөлтөөр амжилтанд хүрдэг. Амжилт гэдэг нь таныг өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг хадгалахын зэрэгцээ хүссэн зүйлээ тав тухтай хийх боломжтой санхүүгийн элбэг дэлбэг байдал ба нийгмийн байр суурийг хэлнэ. Баян чинэлэг амьдрахыг хүсэж байгаа бол юун төрөнд баян бодол санаа, баян хүсэл мөрөөдөл, баян амьдрах төлөвлөгөөгөө зоригтойгоор дэлгэн амьдрах хэрэгтэй. Энэ дэлхий дээр 2 зарчим байдаг. Нэгдүгээр нь энэ хорвоод болж байгаа бүхэн тухайн хүний бодлын тусгал байдаг. Өөрөөр хэлбэл хүний бодол санаа амьдрал дээр бодит байдал дээр бий болтгоо гэсэн зарчим юм. Хоёр дахь нь хүн бүрт хүссэн хэмжээгээрээ хязгааргүй боломжууд өгөгддөг гэсэн зарчим юм. Мөн эд баялагч гэсэн ертөнцид багтдаг болохоор энэ зарчмын дагуу хөдөлдөг. Хэрэв таны хүсэж байгаа зүйл бол эд баялаг юм бол та мөнгийг хүсэж байна гэж бодох хэрэгтэй. Эргэлзэх хэрэггүй бөгөөд нухацтайгаар эд баялагийг хүсэж хүлээх хэрэгтэй. Энэ бол баян болох эхний алхам юм. Хүссэн хэмжээгээр хязгааргүй гэсэн зарчим нь эд баялагч мөн адил үйлчилдэг. Эд баялагийг авах хүсэлтэд хязгаар тавих шаардлагагүй. Энэ нь жилийн цалингаа
100 сая вон болгох эсвэл 200 сая вон болгочихвол ямар сайхан бэ гэж бодох шаардлагагүй гэсэн үг. Хэрэв та 1 тэрбумыг хүсэж байгаа бол жилийн 1 тэрбумын орлоготой болно гэж хүсгэд л болно. Энэ хоёр зарчмыг өөртөө зөв хэрэгжүүлэх аргад суралцах хэрэгтэй. Надад хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Миний дотор хязгааргүй боломж байна гэж бодож эхлэх мөчид та өөрийн ч мэдлгүй өөртөө их итгэлийг олж авах бөгөөд та хичээнгүйгээр хичээснээр хүссэн үр дүн танд бодит байдал болно. Ухамсараа бүхэлдэн өөрчилснөөр та уг нөлөөг нэмэгдүүлж амьдралаа бүрэн өөрчилж чадна. Хэрэв та амьдралдаа чанарын өөрчлөлт хийхийг хүсч байвал эхлээд өөрийн ухамсараа өөрчил. Өөрийн дотоод ухамсарыг өөрчилж сурах арга бол дотоод хүчийг ашиглаж сурах явдал юм. Ухамсарын өөрчлөлт нь амьдралын шинэ алсын харааг бий болгодог бөгөөд та тэрхүү алсын хараа руу чиглэн үйлдэж эхлэх үед сурч суралцах үйл явц эхэлдэг. Ухамсар, алсын хараа, үйл хөдөлгөөний өөрчлөлтөөр баялагын эрэг тойрогт орох боломжтой. Энэ ертөнд хязгааргүй боломжоор дүүрэн байдаг. Дотоод ухамсар нь энэ хязгааргүй боломжуудыг өөрийнхөө болгон ашиглах арга зам гэж хэлж болно. Орчлон ертөнцийн бас нэг 3 зарчмыг танилцуулъя. Үүний нэг нь шалтгаан ба үр дагаврын зарчим юм. Энэ ертөнцид болж буй бүх зүйл ямар нэгэн шалтгаантай бөгөөд тэр шалтгаан нь одоогийн үр дүнг бий болгодог. Хэрэв та мөнгөнд чирэгдэж амьдрахаас илүү юугаар ч хязгаарлахдаггүйгээр мөнгийг автоматар өөртөө татан амьдрахыг хүсэж байгаа бол оюун ухаанаа үргэлж баян байлгаж, элбэг дидлбэг байдлын талаар үргэлж баяр хөөртэйгээр эргээр бодох хэрэгтэй. Төвчээргүй мөн шалахгүй жижиг сэтгэдэг байгаас сатгалзаж өөрхийн зүрх сэтгэлийн савыг өргөсгөх хэрэгтэй. Тийм үед л сурч суралцах нь бодит ойлголт болон хүмүүстэй харилцах харилцаа маань улам бэхжиж хүчин чармайлттай нь үр дүнгээ үзүүлж эхэлнэ. Баялаг хүн баян амьдралыг бүтээдэг гэдгчлэн хүн хувь хүний дотоод чанараа өөдөн татаж сэтгэл санаагаа тэтгэх үед баялаг сэтгэлгээтэй хүн болж мөн бодитоор баян амьдрал бий болдог. Элбэг дэлбэг байхыг үргэлж хүсэмжлэн дээрээс нь таламжтай байх хэрэгтэй бөгөөд мөн байнга сэтгэл санааны саваа томсохыг хичээгтэн. Үргэлж сэтгэл санаагаа тайван байлгах нь цагийг үр дүнтэй ашиглахад чухал гэж холбогдол үзүүлдэг. Жишээлбэл ажлын байр эмх цэгцтэй байлгаж өмнөх өдрөөсөө нарийн бэлдэж хөвших хэрэгтэй. Ийш чи явхаас өмнө яарч сандарч ямар нэг юм хайж гүйхгүй байхыг зуршил болгох хэрэгтэй. Мөн хийд эмийн ухамсаргүй үйлдэл хийхгүйгээр үр ашигтай ажилд сурахад суралцах хэрэгтэй. Хэрэв та ямар нэгэн үйлдэл хийх бүртээ тархи ашиглан ашигтай ажиллахыг оролддог туршилтай болвол дараа нь хүссэн хүсээгүй хамгийн үр дүнтэй аргыг сонгон хийдэг болох болно. Жишээ нь ABCD гэсэн 4 газар очиход хамгийн их цаг хэмндэг маршрутыг өөрийн мэдлгүй хайна гэсэн үг. Эдгээр жижиг ялгаа нь хожим нь асар их ялгааг бий болгодог. Толгойд үр ашигын хэлхийг бий болгоорой. Бүх зүйлийг бие даан хийдэг хүмүүс эхлээд харахад дажгүй мэт боловч хүний хэрэгтэй тэд ухаалаг байхаас хол байдаг. Өдөр бол ердөө 24 цаг байдаг бөгөөд хүн болон ганц л биетэй. Түүгээрч барахгүй хүмүүс бүх салбарт мэрэгчлэлтэн болж чаддаггүй. Жишээлбэл хэрэг эхнэр нөхөр хоёр хоёулаа ажил хийдгээсээ болж гэрийн ажлаа хийж амжихгүй байгаа бол гэрийн үйлчлэгчэд хандаж үзээрэй. Заримдаа хүүхдээ асрагчид харуулаад эхнэр нөхөр хоёр хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэх нь үн цэнтэй бөгөөд та асрагчид төлсөн мөнгнөөс илүү их үн цэн ба ашгийг хүртэх болно. Сүүлийн худалдааны агентлагууд хүртэл гарч ирсэн бөгөөд энэ нь бүтээгдэхүүнийг сонгоож худалдаж авах гэх бүх ажлыг бусдад даатгаж болох боломжийг олгодог. Багахан мөнгө төлөөд л дэлгүүр хэсэг цагаа хэмнэн гэсэн үг юм аа. Цагийг худалдан авах гэдэг нь эцсийн дүндээ таны цагийг хамгийн үн цэнтэй зүйлд ашиглахыг хэлнэ. Хэрэв бид ийм байдлаар хязгаарлагдмал цаг хугацааны үн цэнийг нэмэгдүүлвэл бидэнд өгсөн цаг хугацаа хязгааргүй болох боломжтой. Өөрөө хийх шаардлагагүй зүйлдэд цагийг бүүр. Үүний оронд хийх ёстой зүйлээ хийхийг хүсч буй зүйлээ хийхэд бүх хүчээ зориулж байвал 24 цагийг 2-3 дахин үр дүнтэй ашиглах боломжтой. Зээл авах боломжтой байгаа нь таны ирээдүйн алсын хараа өндөр үнэлэгдсэний нотлохоо гэж үзэж болно. Зээлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр тухайн хүний үнэлгээ нэмэгддэг гэж хэлж болно. Мэдээж авсан зээлийн мөнгөд эргүүлэн төлөх ёстой. Зээлийг буцааж өгөх нь зовлонтой үйл явц хийдэж зовлон зүдгээрээс илүүтэйгээр тэр зээл цаашдаа маш том боломжийг нээж өгдөг. Тэгээд тэр зовлонг даван туулах үйл явц нь амьдралын бас нэгэн хичээл болдог. Зээл олохоос эхлээд эргэн төлж хөгдүүлэх хүртэл бүхий л үйл явц нь амьдралын агуу хөрөнгө болж өгдөг. Зээлээ үнэн зөв төлж чадвал дараагийн удаад илүү хэмжээний зээл авах боломжтой болдог. Ер нь бизнесмэнүүд ийм маягаар зээлээ нэмэгдүүлснээр бизнесийн санхүүгээ өргөжүүлдэг. Энэ зарчим нь хувь хүмүүст ч мөн хамаатай. Хэрэв та жилд 1 тэрбум оны орлого олохыг хүсч байвал зээл болон таны өөрийгөө үнэлж байгаагийн баталгаа гэдгийг мэдэж аваарай. Мөнгө бол хэрэгжилж байж л амьтай болдог. Мөнгө амьтай байгаагийн нотлого нь хуримтлаглан жинхэнэ элбэг дэлбэг баян
байдал бий болдог. Мэдлэгийн хувьд ч мөн адил бидний эргэн тойронд мэдлэг боловсрал түгээмэл болсон сайшаалтаж хувь хүн өөрийн сурах зорилгоо алдан мэдлэгээс толгойдоо булшилж байгаа нь асуудлыг бий болгодог. Хэрэв та гадаад хэл сурч сертификат гэрчлэгээ авсан бол өөрийн CV-д нэг мөр нэмснээр сэтгэл хандахгүйгээр үүнийг идэвхтэй ашиглаж чадах хэрэгтэй. Мэдлэгээ хөрөнгө болгож сурах хэрэгтэй. Хэрэв та суралцахын тулд шаргуу хөдөлмөрлөж байгаа бол үүнийг өөрийн нэр төр болгон өсгөж, чадвараа хөгжүүлэхийн тулд суралцаж эхэлбэл үүнийг идэвхтэй дадлагжуулж өөрийн орлого, мөнгө хүрэг болгон өөрчлөх боломжтой. Ном уншиж, сургалтанд сууж шалгалт өгсөн зүйлийг хичээнгүйлэн амьдрсан гэж бодоод л сэтгэл хангалуун байдлаа дуусч болохгүй. Та сурч суралцсанаар өөрийн үн цэнийг нэмэгдүүлэхийн тулд дараагийн алхмаа хийх ёстой. Дэлхийд алдартай хөрөнгө оруулагч Америк нэгдсэн улсын хамгийн баян хүн Warren Buffett хэлэхдээ үн цэн гэдэг бол ямар нэг зүйлийг худалдаж авснаар олж болох зүйл юм аа. Мөнгийг зарцуулж олж авсан үн цэнийг ашиглан шинэ баялаг олж аван мэдлэгээр олж авсан үн цэнээр баялагын эрэг эргэлтийг бий болгох хэрэгтэй. Та өөрт байгаа мөнгө болон мэдлэгээ ашиглан баялагын эрэг эргэлтийг бий болгоорой. Боломжтой бол таны хувьд үнэхээр үн цэнтэй хүмүүс болон тантай бодол санаа тааш тохирдог адилхан хүмүүстэй аль болох их цагийг өнгөрөв. Энэ бол хүмүүстэй жинхэнэ сайн харилцааг бий болгох арга юм. Аз гэдэг нь тааш тохирдог хүмүүсийн хооронд холбоотой байдаг. Амжилтанд хүрэх эхний нөхцөл бол өөрийгөө азтай гэдгээ ухаарах явдал юм. Сүнслэг болон материаллык баялагийг бий болгох бүх үйл явцыг нэг үгээр дүгнэж болно. Энэ бол талархал юм. Талархах сэтгэл байхгүй үед элбэг дэлбэг байдлыг бий болгох аргагүй. Заримдаа хичээнгүйлэн сурч боловсрч байгаа гэдгээрээ бахархдаг хүмүүс байдаг. Би үүнийг дахин онцолж хэлмээр байна. Сурч боловсрох нь зөвхөн өөрийн сэтгэл ханамжтай байдлыг дүүргээд л дуусч болохгүй. Суралцсан зүйл тань зөвхөн таны толгойд байхдаа биш, үйлдэл хийж хөдөлж, ажил хэрэг болгосон үед л үн цэнийг бий болгодог. Та тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулсны дараа таны толгойд цэник орсон мэт мэдрэмж төрөн таны үйл хөдөлгөөний асаагуур хасах болно. Өөрийнхөө доторх асаагуурыг асаагаад өөрчлөлтийг эхлүүлээрэй. Харин та одоо ажиллаж байгаа салбартаа мэдлэг хангалттай хураасан бол түүнийг ажилдаа хэрэгжүүлж үзээрэй. Үндсэн ажлаасаа өөр чиглэлээр суралцж байгаа үедээ ч сурсан зүйлийг ашиглахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах ёстой. Ямар нэгэн үр дүнд хүрэхийн тулд үйлдэл хийх хэрэгтэй. Ямар ч бодол өөрчлөлт хийхийг оролдохгүйгээр шаргуу суралцсан ч ер болж бүтэхгүй байна гэж хэлдэг хүмүүс их байдаг. Олон хүмүүс суралцсан баяр баясгалан гэж юу вэ? Үүнийг хэрхэн мэдрэх вэ гэж асуудаг. Тэр баяр баясгалан мэдрэхийн тулд төвлөрөх хэрэгтэй. Төвлөрөхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Миний хувьд бол донцсон гэж хэлж болохоор болтлоо суралцахад төвлөрдөг. Хүссэн зүйлээ олж авах хүртэл ухан суралцахыг хичээдэг бөгөөд эцэст нь хүссэн төвшөндөө хүрэхийн баяр хөөргийг мэдэрч чаддаг. Ийм туршлага хоримтлагдах тусам дахин төвлөрж хүчээ гарган урагшлах хүчтэй болдгоо. Суралцаж эхлэхдээ үүний эцэст ялалтыг амсах тэр үе өндөр оноо аван баярлах тэр мөчийг гүн гүнзгий мэдрэхийн тулд бага зэрэг доогуур түвшний зорилго тавьж эхлэх нь зүйтэй. Учир нь тэр баяр хөөр танд улам урагшлах хүчийг өгөх болно. Хичнээн өндөр биш ч гэсэн уулын орой дээр гарч зогсоход их сайхан байдаг. Хамгийн гол нь ийм таашаалыг дахин амсахыг хүсэн яллах туршилтаа болон чухал юм аа. Тэгснээр та сурч суралцахтаа хүртэл ялан дийлэх туршлаа ашиглан гайхалтай үр дүнд хүрэх боломжтой. Ялалтын баяр баясгаланг мэдэрч ялах туршилтаа болоорой. Хүсэл мөрөөдөл ба зорилгогүй амьдрах нь утгагүй явдал. Зарим хүмүүс гэр бүлийн аз жаргалыг амьдралын зорилгоо гэж хэлдэг ч гэр бүлээ эрхэмлэх нь мөрөөдөл биш, хүн төрөлхтний зан чанар юм. Их мөнгө олох нь бас мөрөөдөл гэж хэлэх боломжгүй. Орлого гэдэг бол зүгээр л хичээл зүтгэл хөдөлмөрийн үр дүн юм. Мөрөөдөл ба зорилго нь нийгэмдх үн цэнтэй холбоотой байх ёстой. Үүн дээр тулгуурлан нийгэм рүү эерэг энергийг тараах үед энэ нь явандаа таны хувь заяаг бүтээгч энерги болж хуурдаг. Нийгэм рүү хандна гэдэг нь нийгмийн томоохон төслүүдийн талаар бодох ёстой гэсэн үг биш юм. Одоо хийж байгаа мөн хийж чадах зүйл чинь нийгэмтэй тодорхой холбоотой бол тэрийг л нийгмийн хувь нэмэр гэж байгаа юм. Хамгийн гол нь та нийгмийн үн цэний төлөө амьдарч байгаа гэдгээ тодорхой ухамсарлах ёстой. Өөрийн байгаа нийгмийн төлөө хичээн зүтэг. Энэ бол таны хувь заяаг өөдөн татах хамгийн сайн арга юм. Өөрсдийн хүч чадлаа бэхжүүлж, үргэлж өсөлтөн замлалыг зурдаг хүмүүсийг бид мэдлэгийн ажилчид хэмээн нэрлэдэг бөгөөд хүн болгон мэдлэгийн ажилтан болохыг ирмэлцэх ёстой. Игэл зэрийн хүн ч гэсэн олон талаараа үргэлжлүүлэн суралцаж чадвал үн цэнтэй мэдлэгийн ажилтан болж чадна. Танд маш их зориг, итгэл, найдвар төрөхгүй байна гэж үү? Үргэлжлүүлэн суралцаж өөрийн ховор үн цэнийг бий болгоорой. Хэрэв та хүссэн амьдралынхаа хэв маягийг хэвшүүлж, аз жаргалын гүн мэдрэмжийг мэдрэх юм бол таны дал тухамсар бүх хүчээр ажиллаж, танд хэрэгтэй хүссэн бүх зүйлийг өөртөө татах болно. Эдийн засгийн талаас харвал мөнгө татах соромжин орон үүсдэг гэсэн үг.
Надад ч гэсэн ийм соронзон орон газмаар би болж байгааг би мэдэрдэг. Би хизээч миний өмнө гарч ирсэн боломжийг алдаж байгаагүй. Хичнээн ядарсан, биемээ муу байсан ч хамаагүй би боломж болгонд үнэхээр их талархдаг бөгөөд аливаа ажлыг чин сэтгэлээсээ биелүүлэх болгонд би улам илүү их амжилттай болдог. Жилийн орлого 1 тэрбумаас илүү болно гэдэг нь зүгээр л бэлэгдлийн илэрхийлэл юм. Бодит байдал бол боломжгүй мэт санагдсан зүйлсийг яг төгс төгөлдөр хэлбэрээр биелүүлж болдгийг мэдэн яаж хийгээд арга замыг нь олох болно гэж найдаж байгаарай. Хүссэн хүн хүрэхийг хүсч буй санхүүгийн байдал, ажлын байр суурь, гэр бүлийн баян чинээлэг байдал гэд мөрөөдөлтөд хүрэх арга зам нь гайхалтай энгийн байдаг. Өнөөдөр аз жаргалыг мэдэрч таны хүсэл мөрөөдөл биелэх маргаашийнхаа төлөө талархаж байгаарай. Мөн та өдөр бүр чадах бүхнээ хийж өөрийн гэсэн амьдралыг бий болгохвол хүссэн амьдралаа өөртөө татдаг соронзон мэт байх болно. Соронзон орон ажиллаж хэлмэгц боломжгүй зүйл гэж үгүй. Хэрэв бид одоо байгаадаа талархаж маргаашийг гэрлэхийж чадвал далд ухамсар танд тусалж эхэлнэ. Сурч боловсрохын ололт амжилт бол дараах зүйлс юм. Нэгт та хүссэн зүйлдээ ойртох боломжтой болно. Хоёрдугаарт амьдрал илүү баялаг болж байгааг мэдрэх болно. Гуравдугаарт та бодитоор орлогоо нэмэгдүүлж материалын болон сэтгэл санааны хувьд баян амьдрах болно. Эдгээр 3 зүйл нэгэн зэрэг тохиолдож болно. Эсвэл цаг хугацааны явцад тохиолдно. Гэхдээ гацаагүй ирэх болно. Энэ бол маргахын аргагүй юм. 20 гаруй жилийн турш би хамаг хүчээ сурч боловсроход зориулж ирсэн гэж итгэлтэйгээр хэлж чадна. Үүний үр дүнд миний амьдрал улам баяжиж, цэцэглэн хөгжиж байгааг мэдэрч, хүссэн мөрөөдсөн хүнийхээ түргэнд улам ойртож байгаагаа мэдэрдэг. Бидний амьдрал, амьдарч байгаа нийгэм хурдтайгаар өөрчлөгддөг. Эцэс төгсгөлгүй өрсөлдөөн, хямралын улмаас хүн бүр оршин тогтнохын тулд санаа зовж байгаа энүүд бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол өөрсдийн үн цэнээ баттай өсгөхөд суралцах явдал юм. Эхлээд энэ ертөнд ямар зарчмын дагуу хөдөлж байдгийг хэлье. Нэгт хүн болгонд хэмжээ хязгааргүй боломж бий. Хоёрт хязгааргүй боломж руу хөтэлдэг хэлхээ бол бидний даалт ухамсар юм. Гуравт одоогийн бодит байдал бол миний өнөө хүртэл бодсон бодлын үр дүн юм. Өнөөдрийн номоос өөрчлөлтийг яаж хэрхэн өөрхийн дотроо бий болгох вэ? Өөрхийн сэтгэл санаагаа яаж дэмжих вэ? Өөрхийн сэтгэл санааны сав сулгыг яаж өргөн болгох вэ? Яг сурч боловсрч байгаа учир шалтгаан яг юу юм бэ? Хаашаа чиглэх ёстой мэ гэдэг дээр олон зүйлийг суралцсан тийм ном байсан. Энэ ном дээр хамгийн сүүлд нь таны амьдралыг өөрчлөх, өөртөө заавал хийх ёстой үйлдвэрүүдийг танилцуулж өгсөн байсан. Энэ тухай та бүхэндээ хуваалцаад өнөөдрийн номоо дуусгах болно. Тэгээ та бүхэн ч гэсэн дахин сонсоод яг өөртөө энэ үйлдвэрүүдийг бүр өөрийнхөө тархин дотор бүр гүн суулгаад өөрийгөө ингэж урамшуулж сураасаа гэж хүссэн. Миний бодлохоор би ажил хийдэг байхдаа яг ингээл очиод юмнуудаа зэгцэлжээд аюу тийм эерэг өгүүлбэрүүдийг аяг хүнштэй байхгүй би бол чадна одоо тэг болно бүтэн гэсэн тийм эерэг юм өгүүлбэрүүдийг одоо сонсоод тэгэж ингэж өөрийнхөө одоо дотоод энэ дээр гарсан даалт ухамсараа ингээд өөрчлөх хэрэгтэй гэсэн байсан шиг даалт ухамсараа аюу гоё эерэг зүйлээ дүүргэхгүй хүсээд өөртөө тэгж хэлдэг байхгүй юу яг тэр зүйлийг ч гэсэн та бүхэнд танилцуулъя. Тэгээд та нар ч гэсэн шинэ өдөр шинэ өглөө эхлэхдээ өөрийнхөө даалт ухамсарыг ингээд дараах өгүүлбэрүүдээр дүүргээд өөрийнхөө даалт ухамсараа гоё сэргээж чаддаг, эргээр тэтгэж чаддаг тийм байгаасаа гэж хүсэж байна. Өнөөдрийн цагаар та хамт байсанд баярлалаа. Үргэлжлүүлээ та бүхэндээ таны амьдралыг өөрчлөх, өөртөө заавал хийх ёстой өгүүлбэрүүдийг танилцуулаад өнөөдрийн дугаараа өндөрлөё. Миний хувьд боломжгүй зүйл гэж байхгүй. Би хүссэн бүхнээ биелүүлэх хүч чадалтай. Надад хэрэгтэй мөнгө үргэлж байдаг. Гайхамшиг зүйлсээр дүүрэн байдаг миний даалт ухамсар, миний бүх хүслийг биелүүлэх нь гарцаагүй. Цаг хугацаа хүртэл миний талд байлгах хүч надад бий. Би өдөр бүр сайжирч байна. Би бол азтай хүн. Амьдрал бол суралцах явдал юм. Сурах замаар шийдвэргүй асуудал гэж байдаггүй. Надад мөрөөдлөө биелүүлэх хангалттай цаг хугацаа, эрч хүч, мэрэгэн ухаан болон мөнгө санхүү бий. Би үргэлж чин сэтгэлээсээ ажилдаг, хизээж буулт хийдэггүй. Надад маш их эрч хүч, хүсэл тэмүүлэл байгаа. Миний амьдрал олон хүнээс дэмжлэг авдаг. Би үргэлж талархалтай байдаг. Миний хийсэн сонголт, хийж буй үйлдэл гарцаагүй амжилтанд хүргэнэ. Би үргэлж өөртөө хамгийн сайн сонголтыг хийдэг. Би төвчээртэй, тууштай байдаг. Зөвхөн сайн зүйлэл надад ирдэг. Би харилцааны мастер хүн. Миний эргэн тойронд гайхамшгууд үргэлжилсээр байдаг.
Надад орчлон ертөнцийн хязгааргүй элбэг дэлбэг байдлыг өөртөө татах энерги бий. Би бусдад мөрөөдөл, аз жаргал бэлгэлэх хүч чадалтай. Миний амьдралд юу ч сад болохгүй. Бурхан надад хязгааргүй эд баялаг, эрүүл мэнд, оюун санааны элбэг дэлбэг байдлыг өгдөг. Миний хүч хизээж дуусахгүй. Үргэлж хальж байдаг. Би үргэлж хамгийн сайн сонголтыг хийдэг. Би бүтлгүүтлийг амжилтын их гэдгийг мэддэг учраас бүтлгүүтлээс айхгүй. Би амжилтанд хүрэх хүртлээр төвчээртэй хизээж бууж өгөхгүй. Би өөрийгөө үргэлж дээд түвшинд илэрхийлж чаддаг. Би мөнгнөөс болж зовхгүй.